Монгол ховс нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч танд өдрийн мэндийг хүргэе. Уламжлалт ёсоор бидний нэвтрүүлгийн зочих амирт сэтгэл зүйч, ховсоор эмчилэгч Цэн Даявш инхтер огш мань өргөд ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид нийгмийн сэтгэл зүй болоод хөл хорионы үеийн сэтгэл хямралын талаар инхтер огш мань зөвлөгөө өгөх болно. За нийгмийн сэтгэл зүйн талаар хоёулаа хөндөж эхлэе гэж бодлоо. За тэгээ. Хөл хорионы үед нийгэм даяараа за иргэд маань сэтгэл зүйн хямралд их өртөж байгаа бах. Та нар өөрчлөлөгчд бас олон тохиолдолд ийм тохиолдол ирж байна уу? За сүүлийн үед нөгөө нэг хөл хорионд чи бид нар гэртээ байна шүү дээ. Тэгэхээр одоо юу нэмэгдэхгүй гэвэл нөгөө нэг цахим ертөнцийн одоо хамаарал маш их өндөр байна гэж одоо хүмүүсүүд ирж байна. Одоо тэр хүүхэд тэдэн цагаар суугаад одоо дэлгэцээс гарахгүй байна. Тэр хүүхэд одоо тийм хүүхэд одоо тэдэн цагт одоо бүр тэдэн цагаар шүү дээ тий одоо ингээд гарахгүй байна гэд. Ягаад гэвэл бид нар чинь баг одоо нөгөө нэг цахим ертөнцийнхаа цаана одоо яг сууж сурж штэ. Тэ бүр сууж сурж байна. Энэ маань дахиад нөгөө нэг сөрөг юма үзүүлж байгаа байхгүй бид нарт. Одоо донтолт, дэлгэцийн донтолт гэдэг бол сүүлийн хэдэн сар бол үнэхээр их нэмэгдэж байна гэж бодож байна. Энэ зөвхөн хүүхдүүдэд нөлөөлж байна, томчууд бас донтолтод өртөөд байна. За энд бол одоо яг үндийг хэлэхэд бас 25-аас дээш насных нь маш их байна. Мэдэгдэж байна. Ягаад гэвэл ээж нь тий одоо ингээл одоо ээж нь болтой хүмүүсүүд шүү дээ. Настай хүмүүсүүд ярьж байна л дээ. За манай хүүхэд одоо бүр одоо тоглоод байдаг байсан бол одоо дараагийнхаа төвшөнд ирсэн өөрийгөө тусгаарлаад бүр ууртаа болж эхэлсэн. Бухимдуу яг үнэ. Эхлээд яг нөгөө тэр хүмүүсүүд чинь ингэдэг юм л дээ. Одоо ингээл за одоо ингээд ээжээ би сууж яан ингээл одоо тий харьцаатай. Сүүлдээ болохоор та надад саад болоод байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэр зүйлээ чухалчлаад байна. Тий, тэр зүйлээ одоо маш их чухалчлаад. Донтолч чинь тэр шүү дээ. Анхаарал тэнд л байна гэсэн. За сүүлийн үед бүр одоо юу гэдэг бүр ээж одоо аавгаас бүр тэр өөрийнхөө ертөнц рүү оруулахгүй хит их тусгаарлаж байна. Ерөөсөө одоо бид нэг ингээд тусгаарлаж байна тийм үү? Одоо эх орн ингээд тусгаарлаж байна. Тэрний дотор дахиад нэг тусгаарлалтай байна. Тэрний дотор бүр дахиад нэг тусгаарлалтай байна. Тэгэхээр энэ тусгаарлал бүр одоо хид хідэн одоо ингээд үеинд л ер нь явагдаж байна л да. Энэ маань эргээд бид нарт яг ямар хоргон үлт юм. Тий, бас их одоо тийм хүнд стресс те, депресс одоо ингээд илэрч гарч ирж байна шүү дээ. Ерөөсөө бид нар энийг бол ерөөсөө шууд мэдэрч байна. Нилээн тийм хүнд одоо стресстэй байна. Хүмүүсүүд их дэлгэцийн одоо хамаарал руу их орж байна. Тэгснээр одоо нөгөө нэг жижигхэн ертөнцтэй одоо ганцаардмал байдал гэсэн үг. Тий, ганцаардмал байдал. Гэхдээ бас ганцаардмал байдал бол биш. Яг гэвэл нөгөө нэг тоглоом руу орохоор чинь тэр чинь олоолаа болчихж байгаа байхгүй юу? Зүгээр л биений хувьд ганцаардмал. За. Сэтгэл санааны хувьд бол биш. Тэгэхээр энэ бие чинь ингээл одоо ингээл бид нар нэг жижиг юм ташаал байна шүү дээ, тий. Бие маань стресс авч байна. Сэтгэл санаанаасаа илүү. Тэгээд дараа нь тэр биений одоо стресс зовниц маань сэтгэл санаандаа нөлөөлж байна. Дараа нь гарч ирж байна. Одоо ингээл жишээ нь одоо бид нар одоо өөрсдөө ингээл нэг одоо дөрөв харьцах, дөрөв ч юм уу хоёрыг харьцах хоёр өрөөнд тий. Тэнд ингээл тоглоод ий гэж бодъё. Тэр хүүхэд бол яг уу тэр залуу бол цаанаа бол маш сайхан байгаа шүү дээ. Гэхдээ бие нь стрессэнд орж байна. Ягаад бол гарахгүй, амьд харьцаа байхгүй, салхинд гарахгүй, ийш гарахгүй. Бас илүүдэлж интэй. Илүүдэлж ин гэдэг чинь одоо эн чинь стресс шүү дээ. Тэгээ илүүдэлж интэй болно гэж энэ бол цэвэр стресс. Тэгээ энэ нь одоо нөгөө хаасан ч хөдлөхгүй байгаад байсан бие маань өөрийнхөө одоо биеинд стресс аваад дараа нь тэрийг яг одоо сэтгэлийнхаа хөдөлгөөнөөр гаргаж байна. Сэтгэлийнхаа хөдөлгөөнөөр гаргаж байгаа байхгүй. Ууртаа болж байна, уцаартаа болж байна. Ямар ч өсвөр сэтгэл хөдлөлөөр илэрхийлээд байна тэрийг. Тий, ямар ч өсөн сайхан ааштай болохгүй. Эсвэл хүмүүс одоо дэлгэцийн одоо цаан суусан настай хүн юу 25-аас дээш ч бай, доош ч бай насны хүмүүсүүд ерөөсөө л нэг зүйл ажиглахад ч бүр энгийн зүйл. Тэдний зан аршин сайхан болохгүй. Улам л эвдрээл, улам л одоо цаашаагаа л яваад байна. Өөрийгөө тусгаарлаа. Тэгэхээр энэ өхөл хориотой холбоотойгоор хаалга болгоны цаана ямар нэг асуудал байх шиг санагддаг их төрөгшөө. За магадгүй өхөл хороо тавигдахаас өмнө ажил гэр тийм ээ өөр ямар нэг замнал ингээд яваад хоригддаг байдаг болсон баг. Гэтэл зөвхөн гэр гээд тусгаарлахаар тэр хаалганы цаанд бас нэг сэтгэл зүйн болоод биеийн хүчрхэл явагдаад байна гэж анзаараад байгаа. Яг энэ цаг үеийн байдал бол жаахан тиймэрхүү болчихлоо шүү. Тэг ер нь бол тийм юм байна. Сүүлийн үед маш их ажиглагдаж байна. Ганц хоёр таагүй явдал ч гэсэн өнгөрсөн хэд хоногт болсон. Тэрийг бол тий харамсалтай зүйл. Тэрийг бол би бол одоо юу гэдэг нэлээд энэ бол илрэл байхгүй юу? Нийгэм ямар байгаа ер нь бол одоо нийгэм одоо юу гэж хэлэхэд нэг тийм сонин одоо ингээд хүн нэг тийм
чинь нэг жижигхэн юм мин гэж бодъё тесэрдэг юм те. Тэн дээр ингээл дараад байгаатай л адилхан байна одоо бид нэр очиод. Тэслэхгээл одоо ингээл нэг дараад байгаатай л хол адилхан байна. Энэ маань одоо юу гэдэг нь эргээд нөгөө нэг бидэрт бас стресс болж ийн л дээ. Гэтэл хүний амьдралын хэв загвар гэж байгаа. Маш хүчтэй. Нөгөө нэг одоо бид нар чинь яг өнөөдрийн хувьд бол бид нар ингээд хөл хорой байхгүй байгаа гэж бодъё. Жишээ нь тий. Гэтэл бид нар чинь нөгөө нэг хөл хоройнд тасаад байна шүү дээ. Хамгийн амар зүйл нь. Ерөөсөө хөл хорой тавигдсан ч яг бид нар одоо зарим хүн гарахгүй байна шүү дээ. Нөгөө нэг тийм ээ одоо гэдэг нь гарахгүй. За тэгээд давхар нэг стресс байна л та. Юу гэвэл бидний анхаарал хаана байна? Тэнд бидний энерги одоо бүх амьдрал байдаг байхгүй юу? Нөгөө өдөр тийд гарлаа гэдэг одоо тэр лөө хамаг анхаарлаа хандуулад байна уу? Тоолоод байна л дээ тий одоо тэгж. Тэр татаад байна уу бараг? Татаад байна. Тэр нь одоо мэдгүй үнэн ч юм уу худлаа ч юм уу мэддэхгүй тоо одоо ягаад дэше яваад байгаа. Энэ дээр бол хүмүүсэд их стресс авч байгаа ах гэж бодож байна. Ер нь айдас гэдэг маань эргээд стресс болдог байхгүй бид нар. Тэгэхээр энэ зүйл одоо нэлээд тийм стресс байна. Тэгэхээр бид нарт бас нэг энэ 20 цэр байхгүй үед одоо болцоотоо бол ер нь агаарт гарах хэрэгтэй. Байгаль руугаа л аль болох ойртох хэрэгтэй байна бид нар. Одоо бид нар ямар арга хэмжээ авбал дээр юм болоо? Энэ иргэдийнхээ сэтгэл зүг 50 хамгаалан байлгахын тулд тав сэтгэл зүйч хүн энэ тал дээр юу гэж зөвлөх вэ? Ер нь бол нэг зүйл. Энэ бол одоо ганцхан Монголд байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас нэгдүгээрт энэ бол дэлхийд даяараа юм байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг нь бас ингэж бодож тайвширч болох юм. Энд чинь ганц Монголд байгаа зүйл биш шүү дээ. Дэлхийд даяараа хүн бидэнд тохиолдоогүй тийм. Тий яг үнэ. Энэ чинь дэлхийн нийтээрээ л байна тийм ээ. Нэгдүгээрт. За хоёрдугаарх зүйлгүйл ийм 20 цэрэ одоо гайгүй болж байгаа үед байгаа шүү дээ. Ерөөсөө л тэр үед л бид нар аль болох гэрээс л гарах хэрэгтэй. Гэрээсээ гараад очноос чөлөөлөгдөж гарч одоо тэр өөрөө мэдэхгүй шүү дээ. Бид нар бүр түрүү хэлсэн те. Бид нар энийг одоо бүр амьдралын хэв загвар болох гэдэг шүү дээ. Энэ бол аюултай зүйл. Хэв загвар болчих юм бол нөгөө нэг дэлгэцийн донтол гэдэг чинь бүр өндөр түвшинд очино. Тэ өндөр түвшин бидний бүх анхаарал яг тэнд очиж чинь гэсэн. Тэгэхээр л одоо энэ 20 цэр арай нэг жаахан суларсан үед бид нар аль болох ойрхон одоо байгальд гарах хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн л одоо давуу тал. Бас хүний ийм харилцааны хэрэгцээ гэж бас байгаа бох тийм. Тий одоо юу гэдэг сэтгэлийн хэрэгцээ гэх юм уу? Одоо нэг лагер гардаг ч юм уу нэг шорлог хийдэг ч юм уу нэг тийм халуун харилцаатай халуун амьд харилцаа ч юм уу тийм. Нэг тэр нэг одоо ийм дөрвөн ханаасаа л гарах хэрэгтэй бид нар. Бүр энэ биеийг авч гарах хэрэгтэй тийш нь. Тэгж нэг хэд гарсны дараа бид нар арай нэг жаахан өөр болох бах. Тэгэхгүй яг эндээ байгаад байвал бас хэцүү байж магадгүй шинжтэй байна. Ер нь бол сүүлийн үед хүмүүс ирж байгаа гомдол бол яг үн дээр л байна. Ерөөсөө л дэлгэцийн хамаарал. Ягаад энэ дэлгэцийн хамаарал огцом өсчих вэ гэж харахаар яг энэ тусгаарлалтай холбоотой байгаа байхгүй юу? Одоо тусгаарлалтай юм чинь ингээл хүмүүсүүд тоглоод байна шүү дээ. Өөр юу их үү? Гарч болохгүй. Өөр юу их үү? Гарч болохгүй. Тэгэл нөгөө нэг цахим ертөнцийн рүү маш их орж байна. Энийг хор хөнөөл одоо чухам яг юу байх вэ? За яг нэг ийм байгаа. Хүн энэ чинь нөгөө дадал зуршил болчихдог байна. Тэгэхээр одоо амьдралын ямар ч ерөөсөө зуршил болчихно. Тий, одоо энэ чинь одоо нэг зуршил бол яг одоо хамгийн цаатлын хугацаанд 90 хоног л одоо нэг юм хийх гэж та хэлжсэн тий. 90 хоногийн дотор яг ингээд за тэг чинь бид нар одоо тусгаарлаад 90-с олон онцсон байгаа шүү дээ. Тийм ээ 90-с олон онцсон байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг хамгийн амар зүйл нэг бол бид нар чи яг л нөгөө нэг жижигхэн нэг компьютерийн ард ч юм гар утасны ард өөрсдөө бариа сурчсан. Одоо баг бариа сурж гэн бид нар тэнд. Энэ л аюултай зүйл. Бас нэг зүйл байгаа. Би энд хэлье. За бид нар цахилгааныг одоо яаж байгаа? Үнгүй хэрэгжилж байгаа тийм үү? Одоо маш замбраагүй хэрэгжилж байгаа зү. Тий. За ингээд 7 сарын 1 болно тийм үү? 7 сарын 1-ээс хойш бид нар төлж эхэлнэ нөгөө нэг юу нэ хатлаа. Тэг чин 7 сар 8 сарын хэрэглээг маш сайн хянахгүй бол энэ дээр бас бидний одоо цахилгааны хэрэглээ өндөр болох магадлал маш өндөр байгаа. Ягаад гэвэл хүмүүсүүд чинь дураараа хэрэглээс орцсон байгаа шүү дээ. Энд чинь нөгөө дадал зуршил болж хуурайд байгаа байхгүй юу? Миний сэтгэл зүй ингэж л хурдан юмд одоо автагддаг, дасдаг зүйл. Тэгэхээр энэ бол нэлээд тийм хүчтэй зүйл байгаа. Тэгэхээр энийг л одоо бид нар хянах хэрэгтэй. Ер нь одоо ингээд бид нар нэг ийм 20 цэрэ үе байна шүү дээ, тий. Хүн их уужуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Нэг жилийн дараа ямар болох вэ бид нар? Гайгүй болно шүү, тийм үстэй. 2 жилийн дараа яах вэ? За айгүй бол одоо вакцин бүгдээрээ хийгээд маш энгийн болж эхэлнэ. За одоо бүх хил одоо нэгдээ тийм ээ одоо хээ амьдралтай бол 3 жилийн дараа тэгвэл юу болох вэ? Бараг эн чинь эргээд домог болно. 4 жилийн дараа юу болох вэ?
COVID-19 гэдэг чинь юу болох вэ? 5 жилийн дараа нөгөө одоогийн бичлэгээ харах юм бол яах вэ? Бидэрт маш их сонин санагдаж шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо байнгын зүйл биш ээ. Удахгүй бид нар өөрчлөгдөнө. Энээсээ гарнаа. Энэ бол төр зүрийн хаахгүй. Одоо бол ер нь төгсгөл ирэх нь бол мэдэгдэж шүү дээ, тий. Вакцин хийж эхлэхээр чинь тий. Тийм учраас одоо энийг бол байнгын юм гэж битэл аваасаа л гэж бодож байна. Та хэлдэг шүү дээ. Юу бодон түүнийг амьдралтаа дууддаг гэж. Ерөөсөө яг л энэ л байна одоо биднэрт. Тэгээ яг энэ л байна. Манай төр засагч гэсэн ингээд л ерөөсөө коронавирус, COVID-19 гэл хэвэл яах вэ? Энэ тоглоомор өшөө гүнзгий тоглоал байвал мэдгүй. Миний бодлоор бол би мэдэхгүй шүү дээ. Гэтэ нөгөө тоон өндөр болж магадгүй. Тий, магадлал өндөртэй. Тий, хэрвээ бид нар вакцин руугаа харах юм бол тийм ээ одоо нөгөө вакцин руугаа сайн харах юм бол одоо хэдэн хувьд нь яаж ийх вэ? Хэдэн хувийг яаж одоо хурдан хамааруулах вэ гэд харах юм бол харин эн чинь шал өөр юм болно. Хэлсэн. Хэлгээг байгаа. Би одоо хэлгэнэ гэж бодож байгаа. Нөгөө нэг бас нөгөө нэг хойд төршийг хэлэх үү, урд төршийг хэлэх үү гэж бодоол байна. Тэгээ хүлээж байгаа. Та бол олон улсад мэдээж хэрэг сэтгэл зүйч олон улсын найз нартай. За Орос, Хятад гэдэг юм улсуудад ерөнхийдөө ямар шүү байдалтай байгаа гэж дуулдаж байна. За миний нэг багш Оросд байдаг, нэг багш маань Америкт байдаг юм. Надтай байнга харьцдаг. За Америк бол ер нь бол зүгээр гайгүй байгаа. Ягаад ч ер нь том орн болохоор. За Оросуудтай одоо ингээл зүүмөр ингээл харьцаад найзуудтайгаа харьцаж байхад бол ингэж байгаа байхгүй. За бид нар өвөл нэг тийм метро хаасан манад бол. Тийм метро хаагаад ингээд түр бид нар метрогоор явахгүйс одоо бүх юм хийв ингээд. Ер нь бол Оросын дотор боيو гарч ороход бол юм бол одоо хэвэн байгаа. Хязгаарлалт тавигдах болсон. Болсон хэвэн байгаа. Тэнд бол хэвийн одоо наачааш явагдаж байгаа. Тэгэхээр ягаад бол тэд нар ч өөрсдөө вакцин гаргасан шүү дээ. Тэрийг одоо маш их сайн хийлгэж байгаа. Тэн дээр бол одоо хэвийн зүйл байгаа. Ер нь бусад орнуудыг харахад бол ер нь хэвэн. Дахиад түрүүний ярианд орой. Бид нар юунд анхаарна тэр зүйлээ бид нар татна. Тэр зүйлийг татна. Бид нар одоо ингээд COVID-19 гэж бүх анхаарлаа энд л байгаа байвал яг энтэй холбоотой стрессүүд улам нэмэгдэнэ. Харин бид нар вакцин дээр яах вэ? Одоо бүх юм яагаад одоо ер нь гой болж зүгээр болж гэн гэж бодвол энийгээ дагаал болно. Би болно. Энэ бол ерөөсөө л бид нар л одоо алийг сонгох гэдэг л зүйл. Хүний сэтгэл зүй өөрөө юм. Тэрнээс одоо би одоо нэг тийм шинэ юм яриад байгаа юм ерөөсөө биш. Тий, ерөөсөө л энэ одоо ерөөсөө л байгаль сэтгэл зүй. Юу хүсн түнэгээ татна, юу бодно түүнийг л бид нар яг энэ одоо байгалийн хуулиараа татдаг зүйл. Тэгвэл энэ хөл хорооны үед бид нар сэтгэл зүгээр хямрахгүй байхын тулд яаж өөртөө 50 байлыг дадал зуршил болох вэ? Та зөвлөгөө өгөөч. Энгийн зөвлөгөө шүү дээ, тий. Нэгдүгээр зүйл нь гэвэл бид нар тэр гаднаас орж ирж байгаа мэдээллийг бол одоо шүүх хэрэгтэй. Ерөөсөө хаанаас би мэдээлэл авах вэ? Энэ мэдээлэл надад хэрэгтэй байна уугүй юу? Тийм ээ? Жишээ нь одоо би ингэж амьдарч байгаа байхгүй. Би одоо тэр өдөрт 200-300 байна уу 400 гэдгийг тоолдоггүй үнэ хэлээ хардггүй. За би ингээл байж идэг тийм ээ. Одоо ерөөсөө мэдээлж үзэхгүй байгаас үл тэгэл яг хорчлоог үл яг. Тэр мэдээлэл авахгүй гэсэн. Тий, яг зүгээр авахыг хүсэхгүй юм би. Хорчлоог үл яг. За хоригдчлаа гэл яг өөрийгөө барьж аваад хий. За хориогоо ажиллаж болж ийн гэл. За ажиллаж болж ийн гэл явж байгаа. Яг л энийг л би барьж ийн өнөөдөр. Тэрнээс яагаад хорж байгаа юм бол одоо яасан гэдгийг минус анхаарал тавьдаггүй. Энэ бол надад хэрэггүй. Тий. Хорчлоог үл яг. Би нэг за хаастай хорчлоог л гомдоод ч байдгүй. Тий одоо бидний одоо хийж чадахгүй зүйл гэж байгаа шүү дээ. Тий хийж чадахгүй зүйл гэж байгаа. Тэгэхээр яг хорчлоог үл за орсон одоо юу хийх вэ? За энийг хийгээл. За сул тавьчлаа тийм ээ. За тэгвэл юу хийх вэ? За энийгээ хийгээл явж байна. Гэтэ нэг иймэрхүү сэтгэл зүй бариад явбал бид нар тэр сэтгэл стресс гэж байгаа зовниц гэдэг. Тэр сэтгэлийн зовницд бид нар баг хамрагдана. Илүү хүлээж авах хэрэггүй гэж бодож байна. Тий. За дараагийн нэг зүйл нь гэвэл аль болох өөдрөг байх хэрэгтэй. Энэ биеийг сайн хөдлөх хэрэгтэй. Энэ биеийг сайн салхинд авч гарах хэрэгтэй. Яг тэгвэл бид нар ингээд хүн ингэдэг нь шүү дээ. Стресс гэдэг зүйл, сэтгэл гэдэг зовниц зүйлийг хүн тэрлээ өөрөө одоо мэдхгүй яваандад орчдөг байхгүй татагдаад. Тэр яаж өнөө хайр дурлал чимээгүй ирнэ гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан стресс гэдэг зүйл чинь чимээгүй ирдэг байхгүй юу? Чимээгүй ерөөсөө ингээд одоо сөрөг зүйл бодсоор байгаа л юм болгоныг шүүмжлэл ирэхээрээ хүн чинь өөрөө стресс орчдөг байхгүй юу? Өөрөө шүүмжлээд ирэхээрээ юу? Бусдад шүүмжлүүлэхээрээ юу? Биш. Өөрөө юм болгоныг шүүмжлээл тэр ингэж байна, засаг ингэж байна, тэр ингэж байна гээл юм болгоныг одоо тийм хасах өнцгөөс хараад ирэхээрээ хүн аяндаа өөрөө яваад нөгөө нэг сэтгэлийн зовниц гэдэг юм руу орчдөг. Тэрнээс яг толгойн өвчин
өвчин шиг дон гэж өнөөдөр өвдөөл за толгой өвдсөн одоо маргааш биеийн өвчин туслаа гэхгүй шүү дээ. Сэтгэл зүйн өвчнүүд чинь чимээгүй ирдэг байхгүй юу? Тэг чимээгүй ирнэ бас чимээгүй өөрөөс нь гарна. Яг л хайр дурлал. Сэтгэл зүйн дарамт өвчлөлийг ер нь яаж харилцах? Ерөөсөө 50 байг гэж гэдэг байна. Хүсэлийг эргээр хүлээж авах гэж байна. Тийм шүү дээ. Ерөөсөө 50 бай нэгдүгээртээ 50 бай. Юм болгоныг өөдрөгөр хар. Ерөөсөө энэ дээр л сур. Юм болгоныг л өөдрөгөр хар. Ямарваа нэг юмд яах вэ? Учир начиргүй гэж юм байхгүй шүү дээ. Бүх юм учиртай. Тийм учраас ямар нэгэн зүйл дээр яах вэ? Ерөөсөө сайн зүйлийг л олж харах хэрэгтэй. Гэхдээ бүх хүмүүс тань шиг юм өөдрөг байж чадахгүй байгаа. Бүх хүмүүсүүд тэгин гутлаа их дөрөгш. Жишээ нь та хөл хорионы үед гэртээ өнгөрөөдөг цагаа гэр бүлийнхэнтэйгээ яаж юу хийж өнгөрүүлж ийн стрессийг даван туулж байгаа. Жишээ татаж туршлагаар хуваалцаач. Ингэдэг байхгүй. Би бол ингээл за хөл хороо тогтоочлоо гэж бодъё. Одоо яг зарладаг болчлоо тийм үү? Өмнө зарлдаггүй байсан шүү дээ. Нам хагаачдаг ус тий. Хуралдаал тэгэл болоо. Тэр хуралдааныг л хардаг байсан. Одоо бол яг нэг он сар хилээд байна тийм үү? За ингээ хаачлаа. Тэгэхээр бид нэр яах вэ? За би ихлэл ингэж боддог байхгүй. За энд бол хаачлаа. За би тэр нээх гэж оролдож чадахгүй шүү дээ. Тийм биз дээ тий? Тийм учраас би юу хийх ёстой? За одоо гэр бүлдээ цаг гаргана. Та нэгдүгээр гэр бүлдээ цаг гаргахаас өмнө би өөртөө цаг гаргадаг. За одоо яг энэ дээр л би яах вэ? Ном уншия. За би энэ дээр яг энэ номоо уншия. Ерөөсөө л тий. Тэгээд төлөвлөж. За нэг тийм. Ерөөсөө л тим ном уншина гэдэг бэлэн аваад тавьсан байдаг юм бэ. Тэрийг л барьж аваад уншдаг. Ойролцоогоор нэг 2 юм уу 3 номыг зэрэг уншдаг юм. Зэрэг үү? Тий зэрэг гэдэг тий их гоё гэдэг аахгүй. Одоо нэг удаа нэг ном барьж аваад 30 40 минут уншаа нөгөөдгөө тавьчихвал дахиж нэг өөр ном барьж аваад тэрийгэ тавьчихвал дахиж нэг бас тийм арга байж болох юм байна. Тий нэг номтой зууралдаад ахаар бас хүн жаахан залхдаг юм. Ягаад гэвэл ялангуяа тийм өөрийгөө хөгжүүлэгч гэдэг юм уу тийм номнууд чинь бас яг нэг ном барихаар залхдаг байхгүй юу. Жишээ нь одоо би одоо энергийн тухай ном уншиж байгаа. Тэгэхээр чи яг тэр энергийн тухай номыг уншихаар хүн чинь бас жаахан залхдаг юм. Тэгэн гот нь тэрийгэ тавьчаад өөр нэг содор бариад авдаг байхгүй юу. Бүр багтуа гитаг уншиж байгаа. Тэрийг авчихаар өө тэндээс чинь бүр их гоё сонин юм болоод. За дараа нь Дон Хуаны нэг сургаал гэж үүд ном байдаг. Тэрийг бариад авчихаар бүр өөр ертөнц рүү орчдөг байхгүй юу. Ингээл би энэ 3 номтой одоо ингээл ажиллаад идэг байхгүй. Яг ингэж хүн болно. Өөрийнхөө одоо нэг сайхан уран зохиолын ном уншаад бүр гоё саныг сэтгэлсэн. Нэгэн дээр нь өөрийгөө хөгжүүлэх ном уншаад тийм ээ. Одоо нэгэн дээр нь одоо англи хэлж байдаг юм нэг барьж аваад ингээл сонирхлоо ингээл нин тэнд ингээд явуулаад ивэл хүн цаг маш их өнгөрнө. Тэгээд стресс багаавна. Тий, сонирхолтой байх хэрэгтэй бас. Тэрнээс одоо юу гэдэг карантин болчлоо гээл тэгэл яг телевизийн өмнө эсвэл гар утасны өмнө яг суугаал идээл нөгөөтгөө ингээл байн одоо ингээл утас маажих юм бол бид нар тэрнээс дахиад өөрөөсөө стресс авдаг байхгүй. Тэр газар чинь бүх сайхан мэдээлэл байхгүй шүү дээ. Сайн муу сайн ч байгаа сөргөн ч байгаа. Сөргийг бид нар илүү их очиж байгаа. Бидний анхаарал сөргөдөр нь маш их очиж байгаа. Тэгэхээр л сөргийг л аль болох яах вэ? Авахгүй байх хэрэгтэй. Тэгтээ дгүү сөрөгч хангалттай байна шүү дээ. Хамгийн нийгмийг эмзэглүүлж байгаа зүйл бол энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бас явагдаад байна. Энэ шууд сэтгэл зүйтэй холбоотой байх тийм үү? Яг ийм зүйлийг гаргахгүй байхын тулд ер нь иргэд өөрсдөө яах вэ? Иргэд биш нөгөө хоёр хосоо. За одоо бүхний дээр л энэ зүйл зөвхөн бие махбодыг хүчрхийлэхгүй сэтгэл зүйн хүчрхийлэл маш их байна. Тэгэхээр сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг ер нь бас жаахан хэцүү. Одоо бол бүр хэцүү үнэн. Зовохгүй, цохихгүй, зодохгүй тэгсээр сэтгэл зүйн хүчрхийлэл бас өмнө цогтөг байсан. Өмнө цогтөг байсан, зовоодог байсан. Одоо бол бас нэг өөр хүчрхийлэл гараад байна. Тий, одоо тэр нь хууль гарсан шүү дээ, тий. Хүчирхийллийн хууль. Тэрнээс шал өөр болж байна. Дарамт юм уу да? Тий, одоо бол нөгөө дэше шилжиж байгаа. Тэгэхээр одоо яаж би энэ хүнийг яах вэ? Зовж одоо цохижхгүйгээр яаж дарамтлах вэ гэдэг юм орж байна. Яагаад ийм юм бэ? Хайртай гэж амьдрчаад яагаад ийм юм бэ? Хариуцлага. Ерөөсөө л хариуцлага гэдэг. Тий? Хүн өөрийнхөө хариуцлага хүлээх ёстой. Нэг өсөндөө одоо би одоо чи өдөр гэр бүлээлээ гэж бодъё тий. Миний толгойд маш их буруу бодлуудын нэг нь би чиний төлөө амьдарч байна. Би хүүхдүүдийн төлөө амьдарч байна. Гэдэг одоо ийм буруу зүйл их байдаг байхгүй хүнд. Ерөөсөө л би одоо мөнгө олж байна. Би одоо мөнгө олж байгаагаар яах вэ? Та нарын төлөө амьдарч байгаа гэдэг ийм ойлголтын үндсэн дээр одоо ийм үндслэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр чин одоо дараагийн хүчирхийллүүд гарч ирж байгаа байхгүй. Өөрийгөө маш өндөр тавьж штэ. Тэр чинь бүгд л адилхан штэ. Тэр чинь бүгдээрээ л адилхан штэ. Тэр гэр бүлд нэг жоохон хөвгтөж байсан адилхан бүгдээрээ л юм хийж штэ энэ чинь бүгдээрээ л амьдарч байна. Тэгэхгүй бол нэг нь ганцаараа байлаа гал болохгүй айл болохгүй штэ. Яг тэн дээр л одоо юу гэдэг ер нь хүчирхийллийн гол асуудал тэнд байдаг юм. Тэр одоо би гэж одоо хэрвээ тийм хүмүүс сонсож байгаа бол та юу гэж зөвлөмөр вэ? Тийм бодолтой. Тий. Одоо ингэж
эго гэж байгаа бох тий. Одоо би гэдэг өнөр. Ер нь бол энэ эго гэдэг зүйлийг л дарах хэрэгтэй. Ягаад эго ер нь одоо ягаад ингэж их даварж гарч ирдэг вэ гэвэл материалын зүйл дээр хүн их суурилгдсан байдаг. Одоо ер нь л материалын зүйл дээ. Нөгөө нэг цалин, нөгөө нэг одоо авах хүсэлтэй юм тий. Нөгөө нэг борлуулж юу гэдгийг мэдгүй одоо ерөөсөл тэр хүн хит их материалын зүйл дээр тулгуурлахаар хүний эго гэдэг чинь өөрөө өндөр болж байгаа. Эго гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би бусад хүмүүсүүдийн дэргэд өөрөө би өндөр шүү л гэсэн үг л байхгүй. Би бусад хүмүүсүүдээс өөр давуу одоо юу гэдэг би бол одоо боосон ч гэдэг юм. Өөрийгөө дөвөлгөх юм уу? Юу наадах чинь л байхгүй. Ерөөсөө л өөрийгөө дөвөлгөх. Энд чинь л одоо эго гэдэг үзэл чинь гараад ирж байгаа. Ерөөсөө л хүн өөрийгөө л маш их дөвөөлөгч. Хүн одоо юу гэдэг бусадтай одоо нэг төвшөнд гэдгийг ойлгохгүй шүү дээ. Ерөөсөө л би л одоо монд гэн одоо би л одоо боосон ч гэдэг юм. Би л гэж шүү дээ. Ерөөсөө л би л. Бид гэсэн юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ эго гэж маш өндөрөлж जैन. Тэгээд дахиад хэлэхэд эгогийн үзэл бол юун дээр их тулгуурладаг вэ гэвэл нөгөө нэг материалын зүйл дээр. Ерөөсөө л одоо хүмүүсүүд мөнх юм шиг амьдарч шүү дээ. Тэгэхээр тэр хүний эгогоо өндөр төргөд байгаа хүний дэрэгт хүмүүс их зовж байна. Эргээд нөгөө нэг тэр гэр нь ойлгохгүй байдгийн болоо тийм хүмүүс өөрсдөө. Тий, ягаад гэвэл нэг ийм зүйл байна шүү дээ. Тэр эго өндөртэй хүн чинь нэг өсөл мөрөдөлтэй байгаа шүү дээ. Одоо нэг тим хийн, би тийм илүү машинтай болно, эсвэл нэг тим болно, тим алан тушаал очно гээл те. Энэ бол бас бусад хүмүүст аж аргал өгөхгүй шүү дээ. Эго өндөртэй хүн бусдад аж аргал өгөхгүй шүү дээ. Хэрвээ бусдад эго өндөртэй хүн бусад эсвэл яах вэ? Бусд хүмүүс аж аргал бага өгч шүү дээ. Ягаад бол тэр үний анхаарал яах вэ? Нөгөө юм дээр шүү дээ. Нөгөө нэг өөр дээрээ байна. Өөрийгөө одоо юу гэдэг төвөөлгсөн байна. Эсвэл өөрийнхөө дээр яах вэ? Хит материалын зүйл дээр байна. Ер нь материалын зүйлийг л үзэл дээр л яг материалын зүйл байх ёстой юу гэвэл байх ёстой. Тэр бол гарцаагүй. Гэхдээ тэрэн дээр одоо маш их одоо анхаарал тавьж тэрэн дээр одоо юу гэдэг маш их шуналтай байх л хэрэггүй гэсэн үг. Болбол тэр зүйлтэй зүйлгүй хүн амьдраад л хайраар услаад явхад бол болно да тийм ээ. Гэр бүл гэдэг чинь сайн хайр дээр л тогтдог шүү дээ. Тий, яг үн одоо таны хэлсэн дээр гэр бүл гэдэг чинь хайр дээр тогтно. Гэхдээ материалыг байж болно хажуугаар. Гэтэл бид нар чинь тэр материалын зүйлдийг л одоо нэгд тавиад шүү дээ. Материалын зүйл байж болно. Тэр бол зөв. Гэхдээ байгаа юмдаа одоо хангалт одоо байгаа юмдаа ханамжтай байх хэрэгтэй. Би нэг тэнд юм хүсэж гэнэ үү те? Хүсэж гэн тэр бол зөв. Миний хүсэж байгаа юм зөв. Харин тийшээ хийж шунахгүй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийшээ хит явчих юм бол бид нар хажуудах зүйлүүд хэмхлээд байгаа байхгүй юу? Бас ингэж асуумар санагдлаа. За гэр бүлийн хүн хажууд нь хитрхи их шүүмжилж сэтгэлийн дарамт оруулснаас болж амиа эвгдэх тохиолдол бас гарсан. Энэ тэгэхээр тэгж хүнд сэтгэл зүйд өөрийгөө хорлохоос өөр аргагүй болгож бас тийм хүн дарамтанд оролдог байх тийм үү? Нэг юм байгаа шүү дээ. Би их нэртэйгээ ингээд машин дотор явна. Чи ч гэсэн явах бах. Ингээд гэр бүлүүд машин дотор ингээд явдаг. Тэгтэл тун удахгүй хэрэг маргалдаж эхэлдэг шүү дээ. Чи тэгж яв, ингэж яв гэдэл те. Энэ үгсийг ерөөсөө шүүмжлээд ирж байгаа байхгүй. Би ч гэсэн энэ дээр алдаа гаргадаг. Би гаргадаг энэ дээр алдаа. Тэгэхээр ерөөсөө хүн яаж болдгоо гэвэл ерөөсөө хүнийг шүүмжилж л болдгоо. Бие биенээ. Бие биенээ байгаагаар нь хайрлна гэж авсан байгаа үстэй. Тэг суусан байгаа үстэй. Тэгэл байж та одоо энэ чинь тэгвэл одоо байгаагаар л хайрлах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс одоо өөр одоо бид нар чадахгүй шүү дээ. Тэгэхээр л байгаагаар нь хайрлж чадахгүй болоод ирэхээр л яах вэ? Харьцуулт үүснэ. Харьцуулт үүсээд ирэхээр яах вэ? Шууд шүүмжил орж байгаа. Ерөөсөө л харьцуулт үүсээд ирнэ шүү дээ. Одоо ийм тэрний ихнэр тийм байхад чи юм байна, тийм байхад чи тийм байна гэж ирнэ гэдэг чинь ерөөсөө л энэ харьцуулт гэдэг маш одоо юу гэдэг хүнийг туйлбаргүй олон зүйлийг ойлгоход саад болдог зүйл байхгүй юу? Харьцуулт гэдэг маань. Тэгэхээр одоо харьцуулт гэдэг чинь нөгөө шүүмжилтэйгээ бас цуг адилхан болоод ирнэ. Тэгэл шүүмжлээд ирнэ гэдэг чинь ерөөсөө л бол. Тэр үеийн цаад гэр бүл бие бинийгээ шүүмжлэхгүй. Зүгээр л улс их орн ч гэдэг юм уу одоо төр засагч юм байгаа зүйлийг хүн шүүмжлэл ирнэ шүү дээ. Тэнгуут л өөрийгөө гээгээд ирж байгаа байхгүй. Бас энэ сэтгэл зүйн хямрал дээр хардалт гэж нэг зүйл бас байгаад тийм ээ. Энэ бол энэ одоо хайр уу? Хайртай л хартаа гэж монголчууд дээр үед ярьдаг байсан. Би тэр ярьжсэн тийм. Та дахиад нэг доруулаач. Хүнийг хардаж хайрлна гэж байх уу? Хардал гэдэг нь ерөөсөл тэр хажууд байгаа хүнийгээ өөрийнхөө өмч гэж бодоод байгаа байхгүй. Одоо би нэг машинтай тэрэгтэй гэж бодъё тий. Нэг машинтаа, нэг хувцастай одоо юу гэдэг бас нэг тийм гоё юмтай гэж бодъё. Нэг одоо юу ч байдгийг мэдгүй би нэг гоё зургийн аппараттай гэж бодъё. Гоё цагтай, гоё утастай тий. Тэрийгээ бүр нилээ одоо юм болж байгаад авсан. Яг танаа нөхөрч гэсэн чамааг нилээ юм болж байгаад авсан баг. Эсвэл хин нэг тий. Тийм биш үү тий. Дараа нь яг тэр хүн нөгөөдгөө яг өмчөө гэж бодоод шүү дээ. Тий? Өөрийнхөө өмч гэж бодоод шүү дээ.
Тэр утас миний өмч үү? Миний өмч. Тэр машин миний өмч үү? Миний өмч. Тэгэхээр хүн гэдэг чинь хөдөлж явдаг өөр ингэсэн сэтгхүүтэй л баймаар юм. Өмчлөж болдоггүй үстэй. Ерөөсөө өмч өмч гэдэг бодсноос одоо үүдэлтэй байдаг аахгүй. Ихэнх хардталтууд нь. Эсвэл нөгөө өнөө өөрийнхөө өмч чи бол минийх л байх хэвээр. Надтай байн харьцаатай, надтай ахсаа бусд хүмүүстэй харьцаа байх хэвгүй. Гэхдээ тийм биш шүү дээ. Биш шүү дээ. Одоо юм чинь нийгмийн амтан. Нийгмийн амтан. Тэрнээс гадна ийм байдаг аахгүй. Чамаг хэний цэнгүү гэдэг? Ганбатын цэлмүү. Цэлмүү тий? Ганбатын цэлмүү тий? За тэгэхээр чи нөхрийнхээ цэлмүү биш байх нь шүү дээ. Яг үнэ тийм байх. Ганбатын цэлмүү байх. Цэлмүү яах вэ? Би чинь цэндээ биш инхтер байхгүй юу? Би ч одоо эхнэрийнхээ одоо инхтер биш байхгүй юу? Тийм биш шүү дээ тий? Тийм шүү дээ. Тэгж бодох хэрэгтэй. Гүү шүү дээ. Тэр чинь ганбатын цэлмүү шүү дээ. Тэр чинь. Тэрнээс ч одоо би бол одоо эхнэрийнхээ одоо инхтер биш шүү дээ тий? Наад захын юм шүү дээ. Тийм. Тэгэхээр бол энэ дээр бол одоо толгойд идэх. Хараад гэхээс зүгээр л өмчлөхийг хүсэж байна. Ерөөсөө л өмчлөхийг хүсэж байна. Баян одоо хажууд нь. Тэр үедэл баян хажууд нь байсан ч тэр нь дутуу санагдана. Тийм хүмүүс бас байна. Энэ дараагийн үе нь. Тэрний дараагийн үе нь яах вэ? Зүгээр байж хахад яах вэ? Бүх юм нь ухад өнгөн. Өнгөрсөн юм. Бас тийм хүмүүс ч байна. Энд бүр дараа үе нь байхгүй юу? Тий чи тэгжээс нүү, ингэжээс нүү, тийм жил тэгсэн айгуул чи тэгсэн тэгээ. Энэ бол бүр тий ургуулсан бож шүү дээ. Муугар ургуулсан бодож шүү дээ. Энд чинь бүр хүнд хэлбэрлэл орж байгаа байхгүй юу? Хүнд хэлбэрлэл. Энийг юу н засаж янзлах сэтгэл зүйн арга техник гэж байдаг юм. Ер нь жаахан хэцүү. Яагаад гэвэл энэ суур нь бол ерөөсөө өөрийн гэсэн өмчлөхийг оролдож байна. Энэ бол тий хэцүү. Гэтэ болно л доо. Яагаад гэвэл тэр үнтэй яриад миний ярьж байгаа сэдв их эмгтээчүүд тохиолж байгаа гэж би бодоод асуулаа. Тийм шүү дээ. Тэгж ирдэг. Тий байгаа. Одоо ч танаас гэсэн бас асууж ирж байгаа. Надад бас ирдэг. Одоо ингээд та ямар зөвлөгөө өгдөг вэ? Ерөөсөө би одоо тэр аль болох хоёуланд л хоёлоо л ирэхийг зөвлөдөг. Хоёлоо өрөө дээр. Тэгээ би таярд хоёуланд чинь тайлбарлаа тэгээ. Яагаад гэвэл энэ бол энэ хүн бол яг Ганбаатарын цэлмүү юм байна. Энэ хүн бол яг тэрний энэ юм гээд тайлбарлаа тэгээ. Хоёлоо л ирүүл. Нэгэнд нь яриад ямар ч нэмэр байхгүй. Ойлгохгүй шүү дээ. Унаас ойлгохгүй. Унаас ойлгодгүй. Хүлээж авдаггүй юм хүн. Хоёуланд нь хэлэхээр яг шал өөр. Гэж ойлгодог байхгүй. Ганцаараа ирээд бол тийм ээ. Ийм гэр бүлийн асуудал дээр ер нь ганцаараа ирж зөвлөгөө аваад бол ерөөсөө тийм үр дүн багтаа. Заавал хоёлоо л ирэх хэрэгтэй. Тэгвэл ари үр дүн сайт. Хоёлоо ирэх юм бол. Хоёлоо ирээд тэнд нэг 20-30 минут одоо ингээд чагнаас сууж ивэл их үр дүн сайтай. Тий. Тэр сэтгэл бол мэдээж имплэгддэг те сэтгэл засал. Тий болно шүү дээ. Хүн чинь өөрчлөгдөж шүү. Өөрөө үсэх юм бол дороо өөрчлөгддөг байхгүй. Тий хүн өөрөө ингээд ойлгочих юм бол хүн чинь дороо өөрчлөгддөг. Тий. Тэгэхээр Монголын манд гэр бүл бүхэн хаалганы сан аз жаргалтай байх болтугай тийм ээ. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлийг Виктор огч тавилдъя. Тэгэхээр гэр бүл хүмүүсүүд зүгээр бие биенээ л ойлгохыг л хийчих хэрэгтэй. Эсвэл бид нар чинь дахиад бид нар чинь мөнх биш шүү дээ. Мөнх биш. Энэ тодорхой хугацаанд энэ газар дээр ирсэн, тодорхой хугацаанд энэ дэлхий дээр ирсэн, бүр тодорхой зүйл хийхээр ирсэн бид нар энэ чинь. Тийм учраас өөрийнхөө тэр эрхэм зүйлийг л ойлгох хэрэгтэй. Тэгээ бас заримдаа бас нэг тийм материаллык зүйлээс бас гараад тийм ээ төрч гисэн гараад өөр юм бодоод тийм одоо гэгээлэг зүйл бодоод гэгээлэг зүйл дээр илүү их анхаарад тэгээд одоо ингээд наач чадах нь одоо ингээд тэнцвэртэй байвал их зүгээр. Дан одоо материалын зүйл дээр биш. Яг л одоо 50-50% та гэгээлэг зүйлийг ч гэсэн сонирхоод шишинлэг гэгээлэг материалын зүйлийг ч гэсэн сонирхоод яг ингээд өөрийгөө яах вэ? Ингээ хоёр хөл дээрээ явдаг шүү дээ хүн. Тэгээд сайхан тэнцвэртэй авч явах юм бол хүн их зүв. Харин яг одоо бүх сэтгэл санаа одоо материалын зүйл дээр байна гэвэл энэ бол нэг хөл дээрээ л явчихна гэсэн. Хизээ нэгэн цагт тэр хүн доголдох нь бол гарцаа авахгүй. Харин бас бүр эхнээсээ бас материалын зүйлийг бас их одоо ойш авахгүй орхиод ганц гэгээлэг дээр зүйл дээр явах юм бол энэ бас жаахан хэцүү. Ягаад гэвэл хүн чинь бас өөрийгөө тижих хэрэгтэй шүү дээ. Тий, өөрийгөө тижих хэрэгтэй шүү дээ хүн чинь. Тэгэхээр бас би тэгж л хэлмээр байна. Одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ерөөсөө л өөрийгөө тэнцвэртэй байлгаараа л энэ баланс тэнцвэрт гэдэг зүйлийг л одоо тэрлүүл харж байгаасаа л гэж хүсэж байна. Монгол хавс нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа Виктор. За баярлалаа баяр та.